Feel uninvited. Left home in West LA. I'm not excited. So uninspired. On my way to play the bay while you're alone. This girl's a wonder. За би өнөөдөр модель хаус дотор ирсэн байна. Зураг авах. Би 2 жилийн өмнө 2 жил хагас юм жилөө реклам тоглож ирсэн. Тэгээд нэр компаниас маань намайг профайл зураг солиорой гэд модель хаус нөгөө нэг захиалга хийцэн байсан. Тэгээд би одоо өнөөдөр тэр зураг авах гад ирсэн байж. Сая хэн сууж агаад нүрээ бодуулсан. Тэгээд одоо орж зураг авах. Дотор ороод уун зураг авъя гэж явсан мал чиг болохгүй гинэ. Тэгээд ямар ч хийсэн гарч ирж байгаа дуулцъя. Ахны хуцаа өмсчлөө. Some trouble. Love me, love me, love me. Touch me, touch me, touch me no more. Why don't you love me, love me, love me? Touch me, touch me, touch me no more. Love me, love me, love me. Touch me, touch me, touch me. Love me, love me, love me. Touch me, touch me, touch me. I can't help myself, you're a drug to me. I just can't get enough. I know this is love, so come close to me while we're still young. Why don't you love me, love me, love me? Touch me, touch me, touch me no more. Жано нэг зураг авах гэсэн болохоор яагаад яг өөрийгөө харуулж чадаа гэж магадгүй бага хүлмэл мод тийм бичигдсэн биш магадгүй сайн мэдгүй байна. Дараа нь видеого яхтал харахаас за би уцаас л одоо өөдөн түлээж яваад тэгээд утгаар нь орж зураг нь дарах юм байна. За би одоо нэг сонгон шалгаруултанд орох гээд аудишн орох гээд ирсэн байна. Накагийн дансс хөөсөдгээд бацар ирсэн байж байна. За би ороод ирсэн. 77 гэдэг дугаартай. За энэ чинь тэгээд сонгон шалгалт аудишнд оролцож байгаа бүжигчтэй байна. За би дуусч байгаа тодорхой ялж өгнө. За би дуусчлаа. Эхний шалгалтанд орчлоо. Орой харин гарна. Наран нэгтэйч удаад авах гэсэн чинь. Сэжин. Хамт. Харалган. Focus not to touch it.
За би нөгөө музикийнхаа 2 дахь шалгаралт руу явж байна. Өчигдөр мэйл ирээд эхний шатандаа тэнцлээ. Чамайг 2 дахь шатанд орж ийн гэж мэйл ирсэн. Тэгээд 2 дахь шатны шалгалтанд дуулна. Яна би тэрнээс жоо гайгаад байна. Дуулж чаддаггүй байхгүй юу? Тэгээд жоохон санаа зовж ийн. Ядчих жоохон аюу хэцүү дуу. Амарч ийсэн. Хичээндээ тэгээд дуу болохоор жоохон хэцүү нөө яг сайлхдаг. Дараагийн шатанда ягаа сайлхахгүй байна өө. Ямар ч гэсэн 2 дахь шатанда орчлоо. Тэгээд шалгалтаа өгдөхий. Би очиод жоохон юунаас бичгийг бодно за. За ямар ч гэсэн хөчлөө. Дуулж байгаа болохоор зогоо. Манай энэ хотод чи татчих. Дуулаад хөтлж байгаа болохоор хэцүү наа. Би өгөө зэжлээгүй. За ямар ч гэсэн хөчлөө. Хав таваараа группээр орж байгаа. Тэгээд дуусаад бүгд ороод нэг жоохон хүчиг тэгээд яснаа. За би шалгуултанд ороод дуусчлаа. 2 дахь шалгуулт дуулаад үжиглэх байсан. Тэгээд жоохон фейл ямар ч байсан хийсэн. Би угаасаа дуулж чаддаггүй байхгүй юу. Тэгээд тэр дээрээ жоохон санаа зовж байна. За тэгээд ямар ч гэсэн тэнцүүл тэгээд ажил маань 9 сараас бэлтгэлтэй ороод эхлэн тэгээ 11 сард эхний тоглолт маань болох юм. Хоёрт хэдэн жил ингэж шалгуулт малруултанд оролцоогүй жоохон сандарлаа. Тэгээд нөгөө бас давхар дуулж байгаа болохоор айгу сандрал бүр ихтэй байлаа. Тэгээд орчсон хийлээ. Тэг мангар хурдан дуун ядчих. Бүр тэгээд дуун болохоор айгу хурдан хэмнэлтэй. Дуу болохоор хэцүү байлаа. Бүжгэн жаах уу? Бүжгэн тийм амар хэцүү бол биш байсан. За би ингээ сонгон шалралтанд ороод дуусчлаа. Тэгээд хэрхийг тэнгэр мэднэ гэдэг шиг хаалаа. За тэгээд хэрхийг шүүгч нар нь мэдэх бах. Тэгээд ямар ч гэсэн дуун дээр бол жоохон фейлдсэн. Дуугаа бол сайн дуулж чадаагүй. Бүжгээ бол мэдээж бүжгэлсэн. Тэгээд дуугаа нөгөө мэдгүй ингээд сандраадсан болохоор жоохон бүжгээ хальт бас жоохон орон гарan хийсэн. Тэгээд за ямар ч хэлсэн өнөөдөр бас нэлээд олон хүн ирсэн. 5-5-аараа хэдэн групп боллоо? 5-5-аараа 9 групп, 10 групп боллоо. Тийм тэгээд эндээс одоо 5 охины шалгаруулж авна. Тэгээд тэнцэнгүүгээ хэлж мэдгүй ямар ч байсан шалгаруултанд ороод дуусчлаа. За би тэгээд та нарт ямар дуулаад бүжгэлснээ сонсуулъя гэж.
За ийм дуу дуулаад бүжиглсэн. Тэгээд хэрхийг шүүгч нар мэднэ гэж. За тэгээд миний энэ влог та бүхэнд таалагдсан бодвол лайк дараарай. Миний YouTube сувгийг дэмжээрэй. Тэгээд мэдээж дараагийн влогоор би